За өнөөдөр та бүхэнтэй математикийн хичээлийг хамтран явуулах болсондоо багш нь маш их баяртай байна. За ингээд өнөөдөр одоо та нарын над ширээн дээр чинь маш одоо юу харагдаж байна хүүхдүүд те? Савтай олон ус харагдаж байна тийм ээ? За тэгвэл өнөөдөр багш нь хичээлд идэвхтэй оролцсон сурагчдаа бүгдийн идэх оролцоог нь харж агаад 100 мл-ийн усаар үнэлэх болно та бүхний идэвхийг. За хүмүүс за хичээл маань туршилтын хэлбэрээр явагдана. За бүгдээрээ туршилтын хичээл орохын өмнө аюулгүй ажиллагааныхаа дүрмтэй танилцъя. За бүгдээрээ дэлгэц рүү хараарай. За ширээн дээр байгаа ус, шилэн сав, тариутай, болгоомжтой. За харцаарай тийм ээ. За тэгвэл бид нэр туршилтыг явуулахын өмнө зааварчгүй заавар байгаа тийм ээ. За туршилтын заавартайгаа танилцъя. За багшигаа хэлэхээр ерөнхийдөө хүүхдүүд нэг удаа уншиж. За багшийнхаа заавраар яваарай. За эхлэе багш нь. А хувинд та нарын өмнө 2 ижил хэмжээний хувин байгаа. За тэр 2 ижил хэмжээний хувинг А, Б гэж дугаарласан байгаа. За А хувинд баг бүрийн 1-2 дугаартай сурагчид том савтай усыг хийнэ. За хийж эхлээрэй хүүхдүүдээ 1-2 дугаартай хүүхдүүд хийгээрэй. За 6-7 дугаартай хүүхдүүд жижиг савтай усаар өмнөө байгаа хувинг усаар дүүргэнэ. За бусад сурагчид нь хэдэн удаа орсныг тоолно шүү. За ёо. За босоод миний хүүхдүүд хийгээрэй. Хий. За та хоёр 6-7 тий. За та хоёр энэ том савтай усаар энэ хувинг дүүргэх гинэ. За та хоёр болохоор зэрэг хийгээрэй. За тэгээд та хэд болохоор энэ хувин руу хэдэн савтай ус орсныг тоолно шүү. За ёо. За чи бол жижиг саваа тоолоорой. Миний охин том саваа тоолчих. За хий. Та хоёр солбогдсон байна тий. 6-7 дугаартай гэсэн шүү дээ багш нь энд. За та хэд энэ томоороо хийгээд эхэлсэн байна тий. За маань томоо хийгээд эхэлж. Бүгдийг хийгээд дүүргээрээ. Тэр нэг улаан юу тавьсан байна уу хязгаар. За тэр хүртэл хийгээд дүүргэж. Хитэн савтаа ус ийшээ орж байгааг тоолоорой заа ёо. За та гурав тоолох нь шүү. Хий хурдан. Миний охин бас хийгээрэй зэрэг хийгээрэй. За зэрэг. За хийч. За хийж дуусна уу? За том савтай усаар хэдэн удаа хийхэд сав дүүрсэн бэ? Том савтайгаар уу? Хэд хийсэн? За 3. Жижиг савтай усаар хэд хийхэд ус дүүрсэн бэ? За 6. За тэгвэл бид нар өмнөө байгаа наад 2 ижил хэмжээний хувины багтаамжийг тодорхойлох ёстой. За тэгвэл энэ та нарын энэ өмнө байгаа 3, 6 гэсэн тоо энэ 2 савны багтаамжийг тодорхойлж чадах уу? Хэмжээ нь мөн үү? 2 ижил савтай хувингийн хэмжээ багтаамж нь аль вэ? Энэ хоёр тоо мөн үү? Биш. Яагаад? Хэлээрэй миний хүүхдүүд зүгээр. Багштай хэлээрэй. Яагаад биш байгаа вэ? Хэлээрэй. За харахад хоёулаа ямар байсан? Ижилхэн байсан. За тэгтэл нэг нь 3 удаа хийсэн, нэг нь 6 удаа хийсэн. За хэлээрэй миний охин. За өөр ямар савны багтаамжийг тодорхойлж чадах уу бид нар одоо энэ хоёр өөр тоогоор чадах уу? За яаж тодорхойлох юм? За тэгвэл та нарын өмнө байгаа савны энэ хэдийн хэмжээний ус орсон гэж бодож байна? Хэдийн хэмжээний ус орсон гэж бодож байна? За тэгвэл бид нарт энэ савны багтаамжийг тодорхойлох гэсэн чинь хоёр өөр тоо яагаад байна? Хоёр өөр тоо харагдаад байгаа биз? Тий. Тэгвэл энэ
сав чинь хоёулаа ижил юм чинь заавал ямар тоо байх хэвтэй? Оо тийш дээ. Тэгвэл ижил тоо болохын тулд энэ савны багтаамжийг олохын тулд биднэрт юу хэрэгтэй вэ? Энэ жижиг савны хэмжээг мэдчихэв нүү хүүхдүүд ээ? Мэдхгүй. Энийг мэдчихэв нүү? Мэдхгүй. Тэгвэл бидэнд одоо наад энэ цагаан хувьд А, Б хувийн дахь савны багтаамжийг тодорхойлохын тулд бидэнд юу хэрэгтэй вэ? Оо зүйтэй. Шингэнийг хэмжих юу хэрэгтэй? Нэгж хэрэгтэй. Өөр юу хэрэгтэй? За, багаж хэрэгтэй. Өөр юу хэрэгтэй гэж бодож байна? За, болно хүүхдүүдээ. За, тэгвэл дараагийн энэ анхаарлаа хандуулъя бүгдээрээ. За, бид нар амьдралынхаа өдөр тутамд дэлгүүрээр орж өөрсдийнхөө хүнсний бүтээгдэхүүнийг авах шаардлага байн гардаг, тийм ээ? За, тэгвэл эдгээрийг худалдан авахдаа та нар хэмжих ямар нэгжийг ашиглаж авдаг вэ? За, будааг, сүг, усыг, гойрол, тараг, төмөс, чихэр, айраг, литр. Оо, за одоо тэгвэл энэ арын литрээр авна гэсэн зүйлүүдийг ажиглая. Сүү, ус энэ эдгээр нь ямар зүйлийг тэгвэл оо тийш дээ. Тэгвэл өнөөдөр бидний хичээл маань шингэн зүүдийг хэмжих арга болон хэмжих биднэрт сая юу хэрэгтэй гэлээ хүүхдүүд ээ? Оо тий хэмжих нэгж хэрэгтэй гэсэн тийм ээ? Тий. За тэгвэл бид нар энэ хэмжих нэгжээ олохын тулд туршилт хийж үзнэ. За энэ ямар хэмжээний сав бэ? За хэмжүүртэй. Энэ савны багтаамж нь хэд бол? За 1 литр тийм ээ 1 литр. За багш нь тэгвэл энэ 1 литрийн савнд усыг дүүрэглээ. За энэ ямар хэмжээтэй ус хийсэн бэ би сая? 1 литр тийм ээ. За багш нь тэгвэл усыг яав? Багсгасан тийм ээ. Усны түвшин яаж вэ? Багсаж байна. За дахиад яасан? Багсгасан. Бас усны түвшин яасан? Багссан. За бид нар энд усны түвшин энэ дээр байхад ямар нэгж хэрэгжилж ийсэн? Литр. Тэгвэл литрээс доош багассан одоо түвшинтэй энэ бага хэмжээний усыг юу гэх вэ? Килограмм гэх үү? За, шингэнийг бид нар сая юу гэсэн бэлээ? За, литр гэсэн тийм үү? Тэгвэл одоо литрээс багыг юу гэх вэ? За, миний хүүхэд хэлээрэй. Миллилитр өшөө хэд хүүхдээ нөө? За, грамм гэж бодож байна уу? За, дараа өөр хэд хүүхдээ нөө? За минь хөл. За грамм. За тэгвэл бид нар шингэнийг энэ литрээс бага хэмжээний усыг миллилитр гэсэн хэмжүүрээр хэмждэг юм байна. За уншаарай. Бага хэмжээтэй. За миллилитрээр хэмждэг. За одоо бодож тэгвэл миллилитр гэж яг ямар хэмжээг хэлж байгаа юм болоо? Мэдчихэв нөө? За өмнө байгаа тариурыг авчих та хүүхдүүдээ. Өмнө байгаа тариураа аваарай. За задлалч хүүхдүүдээ. За задлаагүй л энэ хоош нь ингэж татаад зөвхөн тариураа авчих. Тэ. Хоош нь ингэж татаарай. Ааха. За тариураа гаргаад. За тариураа ажиглаарай хүүхдүүдээ. Тариураа ажиглаарай. За тариур дээр юу харагдаж байна? Оо хинжүүр зураас байна тийм ээ? За энэ хэдэн миллилитрийн хэмжээтэй багтаамжтай тариур ах шиг байна? За 25. За бүгдээрээ тариураа хойш нь татаарай. За татаад 25 дараа авчиж. За урагшаага
Энэ одоо 25 дээр авчгаар хэдэн миллилитр үү? 25 миллилитр. Энэ тариурын багтаанч тийм үү? За урагшийн шахаараа хүүхдүүдээ. За 20 дээр авчир уншаарай. Миллилитрийнхаа хуваарийг уншаарай. 20 миллилитр. Унш миний хүүхдүүд. Урагшаа шахлаа. Ахаад 15. Ахаад урагшаа шахлаа. Урагшаа шахлаа. За тултал шахлаа. За тэгвэл бид нар миллилитр гэдэг чинь ямар ч байсан ийм жижиг бага хэмжээний усыг хэмждэг юм байна, тийм ээ? За тэгвэл одоо бүгдээрээ яг 1 миллилитрт ямар хэмжээний ус ордгийн болоог мэдчихэж байгаа юм байна уу? За одоо тэгвэл тэрийг бүгдээрээ туршиж үзье. За тариураа аваад өмнө байгаа ус руу хийгээд 5 мл ус татаарай. За 5 мл ус. Урагшаа нэлээд шахацсан байгаа тийм ээ. За 5 мл-ийн хэмжээтэй усаа шахаад дээшээ өргөөрэй хүүхдүүдээ. За тариураа дээшээ өргөөрэй. 5 хэдийн хэмжээний ус шахсан бай? 5. За одоо 1 зураасаар зөвхөн 1 зураасаар багасгах шүү. Түлхээрээ. За ус руу аяга барь. Өмнө байгаа аягуудаа барьчих хүүхдүүдээ. Өмнө байгаа энэ цаас аяга барьчих. За энэ рүү. За маш сайн хараарай. За 1 зураасаар шахлаа, багасглаа. За хэдэн миллилитр болов? 4 миллилитр. Амандаа хилээд уншаад гараа хүүхдүүдээ. Ахаа 1 зураасаар багасглаа. За ахаа 1 зураасаар багасглаа. За ахаа 1 зураасаар багасглаа. За одоо тариураа хараарай. 1 гэж хэлсэн шүү, тийм ээ? За тэгвэл одоо 1 мл-ийн хэмжээнд ус маань одоо энэ дотор байгаад байгаа шүү дээ, тий? За тариурлуугаа хардаа хүүхдүүдээ дотор нь байна уу шингэ? Байна. За тэгвэл энийг ингээд бүгдээрээ тэгвэл хавтгай талбайтай юмн дээр тавьж усны хэмжээг нь харъя. За өмнө байгаа цагаан самбар авчихсан самбараар. За өмнө байгаа цагаан самбар дээрээ шууд ус ачих дээшээ битгий ав. За нөгөө 1 мл-ийн хэмжээтэй усаагаарай. За ямар хэмжээний ус харагдаж байна? Хэлээрэй хүүхдүүдээ ямар хэмжээний ус вэ? Маш бага. Өшөө. Али танаа бага. Ямар хэмжээний ус харагдаж байна? Хэлээрэй. Танах маш бага. Танах ямар хэмжээний ус харагдаж байна? Маш бага. Тэгвэл одоо багш нь энэ литрийн ус ахаад 1 литрийн хэмжээний ус энэ савчин литрийн багтаамжтай гэж та нар хэлсэн тийм ээ? За тэгвэл за энэ 1 литр усныг хараад ажиглаарай. За одоо 1 мл усыг за багшийн өмнөд энэ та нарын өмнө бас бүгд байгаа тий. За тэр усаа хараад харьцуулж хараарай. Энэ хоёрын хооронд зөрүү байна уу? Байна. Ямар зөрүү байна? Их багын зөрүү байна. Хичнээн дахин баг болоо, их болоо энэ литр ус нь. Хэд дахин багтах вэ? Юу гэж бодож байна? За тэгвэл одоо бүгдээрээ ахаад нэг туршилт хийж үзье. Энэ 1 литрийн ус, 1 мл-ийн ус хоёр ямар зөрүүтэй гэдгийг олъё. За ахаад тариураа бариарай. За тариураа бариад за хоош нь татаад за ингээ хийг нь гаргаарай хүүхдүүдээ. Хийг нь гаргаад за шахаад өгсэй. Араас нь шахаад өгөөрэй. За одоо ахаад уснасаа 25 мл хүртэл усыг соруулж аваарай. За соруулж авсан уу? За одоо авсан бол өмнөө байгаа савнд за багийн 7 хүүхдүүд нэгтгэж хийгээрэй. За 25 мл усаа бүгдийг нэгтгээд хийчих хийшээ. За хүүхдүүдээ нэгтгэж хийсэн үү? Нэг удаа. За одоо цагаан самбар дээрээ тооцоогоо бичээрэй. За туслалаасаа арччих хүүхдүүдээ. Туслалаасаа арччих. За нэг хүүхэд хэдэн миллилитр ус ив сая савнда. За одоо тооцооч. Танаа баг хэдэн гишүүнтэй? Хэдэн миллилитр ус сая цуглуулчих. За цуглуулсан усаа багштай өгч. Литийн сав руу хийчих.
За цагаан самбар дээрээ за на өмнө байгаа юугаа тооцоогоо хийгээрэй хүүхдүүдээ. Танай баг хэдэн миллилитр ус цуглуулваа. За сая цуглуулсан усаа багштай өгч. Энэ үү. За. За одоо тооцоогоо хийжээ хүүхдүүдээ. Танай баг яг хэдэн миллилитр ус сая цуглуулав. За багштай өгч. Сайн цуглуулсан усаа. За тооцоогоо хийж байгаарай. Дуснаа. За дуснаа. Дуссан юм уу? За одоохоо. За бус багийнхан тооцоогоо гаргацсан байх шүү. Гэлцээрээ хүүхдүүдээ. Чи шахаагүй байгаа юм уу? За танах тооцоогоо хийсэн. За тооцоогоо хийсэн гараа өргөж байгаарай. Танаа ус энэ үү? За бүгдээрээ одоо тооцоогоо хийчихнэ. За энэ 1 литр хүржөө. Хүрээгүй байх тийм ээ? За тэгвэл одоо бүгдээрээ тооцоогоо гаргая. За 175 мл ус яагаад байна вэ? За 1-р багийн сурагчийн тоо 1-р баг сурагчийн тоо хэд вэ? За 7. Усны хэмжээ хэд гарсан? 175 юу вэ? Нэгжээ хэлээрэй. Миллилитр. За 2-дугаараа хэлээрэй араас. Оо зүйтэй. За 3-дугаараа хэлээрэй. За 4-дугаараа 5-дугаараа. За хүүхдийн тоо дандаа ямар байгаад байна? 7 байгаад байна тий. За одоо тэгвэл бүгдээрээ энийг нэмдээ. Нэмэрээ бүгдээрээ самбар дээр гэлс нэмээд одоо бид нар литрийг л дүүрэх гээд байгаа шүү дээ. Хичнээн миллилитр ус цуглуулж 1 литрийн үсэх нүгөө үзэх гээд байгаа тийм ээ. За нэмч. За нэмээ тооцоогоо хийсэн багштай гараа өргөөрэй. За 175 мл. За танаа багийн донд шууд багийн югаар өгчээ. За тооцоогоо гаргацсан уу? За тооцоогоо хийж гэнэ үү? Цаг яач. За хэдэн миллилитр ус болсон бэ? 875. За одоо литр болоход хэдэн миллилитр ус тутаж байна? Тооцоолоорой. 100. За тий. Тэгвэл одоо нэг баг ийшээ хэдэн миллилитр ус хийвэл болох вэ? За тэгвэл нэг баг тэгвэл одоо хэдэн миллилитр ус хийвэл энэ литрээс авд үүрэх бол? За бодоорой. Одоо бас ахиад цагаан самбар дээр бодоорой. 5 баг байгаа шүү дээ тийм ээ? Тэгвэл 125-ыг 5 багтаа хуваагаад үзээрэй. Тэгвэл нэг багт хэдэн миллилитр ус оногдож байна? За хурдлаарай. Хурдан бодоорой. За болцсон уу? Хэд үү? Оо 25. Танах гаргасан уу тооцоогоо? 2-дугаар баг. Танах хэд гэж гаргасан? За одоо тэгвэл багууд 25 мл ус бэлтчих. Багштай өгөх усаа бэлдээчих. Шахаад. За дууссан хүүхдүүдний шахацгаа. За гэлцээрэй. За хийгэрэй миний өхөө. За 1-р багийн 125 орсон шүү. 2-р баг бэлэн болсон уу? Болцсон уу? Саруулсан юм минийхөө? Саруулсан уу? 25 мл усаа саруулад өгнө шүү дээ багштай. За. Танах бэлэн болцсон. За баярлалаа. Хөөе нэг баг хэдийг хийх вүлээ? Нэг баг хэдийг хийх вэ? За хийгэрэй. За одоо 5-дугаар баг. За болцсон уу? За одоо хүүхдүүдээ нааша харъя. За цав яасан бэ?
Хараараа хүүхдүүдээ ажиглаж хараарай. Сав яасан? Дүүрсэн хэдэн миллилитр болсон бэ? Хэдэн миллилитр ус цуглуулах сая бид нар бүгдээрээ нийлээд? За хэлээрэй. 1000 миллилитр. Энэ дээр одоо хэдийг нэмэх ёстой юм? 125 миллилитрийг нэмэхээр хэд гарах вэ? Хэд гарч байна? 1000. За тэгвэл нөгөө 1 миллилитрийг чинь нийлүүлсээр хагаад литр болгосон чинь хэдэн миллилитр болж байна? 1000. 1000 миллилитр нь тэгвэл хэдэн литртэй тэнцэх нь вэ? 1 литртэй хэлээрээ хүүхдүүд анаас хэлтээ. Тэгвэл 1000 миллилитр нь хэдэн литртэй тэнцүү болох нь вэ? За тэгвэл нөгөө бидний нөгөө дусаагаад цагаан самбар дээр үзээдсэн ус маань 1000 дахин 1 литрт яаж вэ? Багтаж чадварсаа бид нар 1000 цуглуулж чадсан миллилитрээр чадсан тий. За одоо тэгвэл бүгдээрээ нааш анхаарай. За хийж байгаа түр орчих. За уншаарай. 1 литр 1000 миллилитр. 1000 миллилитр нь 1 литртэй тэнцүү. За энэ нэгж маань юу хэмждэг нэгж үлээ? Шингэнийг хэмждэг тийм ээ. За тэгвэл заавшраа. Нэг литртэй тэнцүү. За одоо наашаа түр ажиглаж. Литр гэдгийг товчоор тэмдэглэхтэй ил үсгээ тий. За миллилитр гэдгийг мл-ээр тэмдэглэдэг аах нь. За одоо тэгвэл 2 литр ус хэдэн миллилитртэй тэнцэх болоо? 2000 юу яа? Миллилитр нэг ч байг хэлнэ шүү. Бидэнд энд юу хэрэгтэй байгаад байгаа илээ? Хэмжих нэгжил хэрэгтэй болоод байгаа шүү дээ. Тэ эндээс олж авах гээд байгаа. За тэгвэл 3 литр нь. За ойлгосон уу? Ойлгосон. Тэгвэл одоо бүгдээрээ хэмжих нэгж бидэнд хэрэгтэй байна гэд энэ савныхаа багтаамжийг олж чадлаа. Чадаагүй байгаа. Одоо бид нар олж чадах уу? За багаараа ярилцах та. Яаж болох вэ? За юу хэрэгтэй байлаа бидэнд? Тэг хэмжих нэгж тэгсэн чи хэмжих нэгжээ гаргацсан. За одоо яаж болох вэ хувийнхаа багтаамжийг? За. За одоо ашиглаад 7 дахь хувийнхаа савыг хэмжүүртэй саваа ашиглах уу? Нэг бол энэ жижиг савны хэмжээ, том савны хэмжээ хоёр бидэнд байгаа юу? Байхгүй байгаа тий. За тэгвэл энийг ашиглаад олоорой. За хурдлаа. За хэмжээг олч. Зүгээр. Ааха. Та нарт нэг савтаа ус үлдсэн үү? Энүүгээрээ тэгвэл жижиг хэмжээ гаргачих болох юм биш үү те? Энд байна уу? Тал болцсон уу? За тэгвэл энэ хоёроо хийч. Нэг савтаа ус үлдсэн байгаа. Тэрийг ашиглаа хэмжээг нь гаргачих. За олсон хүүхдүүд цагаан самбар дээрээ бичиж байгаарай. За одоо энийх хэмжээг олчих юм байна. Алей багш нь туслаа. Та нар юу хэмжээг олох гэж байгаа вэ? Савтаа усаа хийсэн юм уу? Аль савтаа? Энийг нэг савтаа ус байна шүү дээ. Энийгээр олчих юм аа. Энийг энэ рүүгээ хэмжээд. Энийгээр хэмжиж чанаас. За танах савтаа усны хэмжээг олцсон уу? Олцсон уу? Арай олоогүй байна уу? Усаа энэ юулж олно шүү. Наана байгаа сав маврууга юулж олно. За танах олж гин үү? За эднийг олж явах шиг байна. За танаа баг олсон уу миний хүмүүс? Энэ сая дүүрэн байсан юм уу?
Нэг том савтаагаа нэг тусад нь олоо, жижиг савтаагаа бас тусад нь олоо шүү. Зүгээр энэгээр арчиж. За маа одоо энэ хэмжээг энэ саваараа хэмжээд болчих. Маа. За яах вэ? Эхлээд за яаж вэ? Хэд болсон юм? 600 болсон тий. За одоо тэгвэл 600-гаа яах нь вэ? Одоо үлдсэн юугаа яах вэ? Хэд үлджээ? 400. 600-аар 400 нэмэхээр хэд вэ? За. За, усныхаа савны хэмжээг олж чадв уу? За. За, том савтай усны хэмжээ хэд вэ? Том савтай нь хэд вэ? За, хэл миний хүүхдүүд олсон уу? Хэлээрэй. 2 дугаар багийнхаа. Том савтай усны хэмжээ хэд вэ? 1000 мл гэрээ. 1000 мл буюу одоо хэд вэ энэ чинь? 1 литр. Оо тий. За одоо жижиг савтай усны хэмжээ. 500 мл. За одоо энэ хувийнхаа багтаамжийг яаж олох вэ? Бид том жижиг савны хэмжээ мэдэгдчихлээ. За томоороо хэдэн удаа хийлээ? 3 удаа. За хэдэн? 3 юу вэ? Литр. За жижиг савтай усаар хэдэн удаа хийсэн? Хэд болох вэ? За 3000 юу л нэгжээ хэлээрэй. Миллилитр буюу 3 литр. За бид нар савныхаа багтаамжийг одоо олж чадсан уу? Оо наад АБ2 чинь багтаамж нь хэд юм бэ? Хоёулаа 3 литр. Ижил тоо гарч чадв уу? Ижил нэгж гарч чадсан уу? 3 литрээр миллилитрээр бас гарлаа тийм үү? Тэгвэл энэ та нарын өмнө байгаа савны юу нь ах нь вэ? Юу нь гарч ирж байна? Хэмжээ буюу юу вэ? Багтаамж. Тэгвэл багтаамж гэж юу хэлэх нь вэ? Багтаамж гэж юу хэлэх юм бэ? Савны багтаамж гэж савны багтаамж гэж юу хэлэх вэ? Сая бид нар хувийн дотор юу хийсэн бэлээ? Ус хийсэн. Дүүрсэн үү? Дүүрсэн. Хэдэн литр усыг дүүрсэн? 3 литр. Тэгвэл тэр хувь нь хэдэн литрийн багтаамжтай юм бэ? 3 литр. 4 литрийг хийж болох уу? Яагаад? Хитрээ асуусан. Тэгвэл энэ сав чинь ерөөсөө хэдэн литрийн багтаамжтай юм бэ? 3 юм байна шүү дээ. Тэгвэл багтаамж гэж юу хэлэх нь хүүхдүүд ээ? Сав нь бүхэлдээ л ер нь ямар хэмжээний зүйлсийг багтаах боломжтой тэр нь юу нь болж өгдөг ах нь вэ? Багтаамж нь болж өгдөг ах нь шүү дээ, тийм ээ? За тэгвэл одоо та нар дэлгэц рүү хардаа миний хүүхдүүд. За энэ хэдэн литрийн багтаамжтай шилэн сав байна? 3 литр. 3 литрийн савнд энэ юу хийсэн бэ? 2 литр. Энэ юу энэ савны багтаамж хэд вүлээ? 3 литр. Тэгвэл одоо энэ дотор 2 литр шингэнийг багтаацсан байна. Энэ юу нь болох вэ? Багтаамж нь болохоор энэ ерөөсөө 3 литрийн багтаамжтай юм байна. Тэгвэл энэ дотор энд одоо хэдэн литр зай үлдсэн байна? 1 литр. Тий. Тэгвэл энэ 2 литрний юу юм бол? Энэ савны дотор орсон шингэний юу вэ? Энэ шингийн ямар зайг эзэлж гэнэ гэж та нарын нүдэнд харагдаж байна уу? Ямар зай эзэлж байгааг нь харагдаж байна уу? Тэгвэл энэ юу ах нь вэ? Эзэлхүүн ах нь шүү дээ. Дотор нь нөгөө хоосон байсан савн дотор чинь ус ороод нэг тодорхой хэмжээний зайг эзэлсэн байна уу? Эзэлсэн харагдаж байгаа үстэй. Тэгвэл энэ шингэний эзэлж байгаа эзэлхүүн гэдэг ах нь шүү дээ. За хэлээрэй хүүхдүүд ээ. За бүгдээрээ юугаа гаргаарай.
дасгал ажлынхаа хуудсыг гаргаад 1 2 дугаар ажлыг хийчихье. За 1-р ажлаа хийгээрэй. Уншаад хийж байж болно. Ерөнхийдөө хүүхэд бүр хийгээд гараа өргөчөөрэй. Багш нь очиад хараад бай. За бичээрэй. Бич балаараа шууд юу яагаад нөхөд бичиж. За эхлээд уншиж жагаад за эхний 1-р хийгээрэй. Ямар хэмжээтэй шингэнийг миллилитрээр хэмждэг вэ гэж байх шиг байна тий. За. Эндээс эхлэр минь хөө. За 2 дахь хийж байгаарай. Ямар хэмжээтэй шингэнийг миллилитрээр хэмждэг вэ? За самбарлоо харж болно. Самбарлоо харж болно шүү. Та нарт өмнө сая танилцсан байгаа тийм ээ. За ямар хэмжээтэй шингэнийг миллилитрээр хэмждэг вэ? Өө тий. Бага хэмжээтэй шингэнийг литрээр хэмжээд байгаа шүү дээ, тий? За дараагийн 2 дахь ажил руугаа ороорой. За шингэнийг хэмждэг үндсэн нэ гэж. Өө тий. За биччих. Товчлоод биччих миний хүүхдүүд. Миллилитр гэдгийг яаж тэмдэглэнэ гэлээ? М Л. Литр гэдгийг Л. За биччих. За зүгээр төвчлаагүй бичсэн ч байсан болно. Миний үг дуусгаарай. За сайн байна. За доотлын 3 дахь бас хийцэн байна хүүхдүүд. Хийж гараа хүүхдүүдээ. 3 дахь ажлаа хийжээ. За. За минь хөг үзчих. За 1 литр нь хэдэн миллилитртэй тэнцвэлээ? За миний хөө хэлээд босоод. За сайхан 3 дахь альч. Ахаад хэлдэг миний хөө? За зөв. За өшөө уршхан байна уу? За. 1 литр 1000 миллилитртэй За сайн байна. Баярлалаа минь хөө. Бүгд тэгж хийсэн үү? За тэгвэл одоо бүгдээрээ ширээн дээр байгаа багшийнхаа нааш анхаарлаа хандуулна уу? Хийж байгаа морч. За энд ширээн дээр байгаа энэ 5 савыг ажиглаарай. За багтаамжийг ажиглая шүү. Багтаамжийг ашиглана. За хэдийн хэмжээний шингэн орох хэмжээтэй савнууд байна вэ гэдээ ажиглаж байгаарай. За ажигласан уу? За аль нь том харагдаж байна? За 3 номерт энэ үү? За аль нь жижиг хэмжээндээ харагдаж байна? Аль нь жижиг харагдаад байна? За 5 энэ жижиг байна уу? За тэгвэл одоо бүгдээрээ энийг бас туршиж үзье. Бүгдээрээ 5 өөр хэлбэртэй тэгтээ хэмжээ нь бидний нүдэнд ямар харагдаад байна? Өөрөөр харагдаад байгаа биз? За тийм. За тэгвэл багаас нэг хүүхдүүд босоод ир. 7 дугаартай хүүхдүүд босоод ир.
За нэг нэгийг сонгоод авчих эндээс. За бас өдөр миний хүүхдүүд. За нэг сав сонгоод ав. За аваачаад багтаа аваачаад хэдэн литрийн багтаамжтай сав байна вэ гэдгийг одоо олоодохдоо. За наадах багтаамжаа олохдоо ширээн дээр байгаа ямар ч савыг ашиглаж болно шүү. За тэгтэг. Наатахаараа ич тэ. Энд та нарт хоосон сав байгаа мó? Байгаа юм байна шүү дээ тэ. За. За та нар наатахаа хийхдээ юуг ашиглаж байгаа вэ? Хэмжүүртэй савынхаа хуваарийг маш сайн яах вэ? Наатахаа ихтэй дүүрэн минь үү? Тэгээ дүүрэж байгаа. Энэ хэдэн миллилитрийн хэмжээтэй сав юм? За олсон хүүхэд байна уу? Нэг энийхээ хэмжээг хараарай. Нөгөө хэмжээтэй савны яс тэр үү шүү дээ. Энийгээрээ хийгээч. Жижигэ. Наа том асгач шүү дээ. За. Наатахаа дүүрч. За хэмжээтэй саваа олж гин үү багтаамжийг? Олсон баг байна уу? Туслах уу? За чинь. Болсноо. Энэ ши хэдийг хийсэ? За одоо тэгвэл багш нь энэ рүү хийж үгүй. За та нар энэ сувыг ашиглаад. За натаа хийгээд хэмжээгээ саараа. Энэ хязгаар хүртэл юм шүү. Хэмжээг нь хараа. За олцсон уу? За нэгдүгээр баг олцсон байна. Хэдүү? За 1000 ахаа чанга. За танах хэл бүгдээ. За баярлалаа. За танаа баг дугаасаа ингээ юу ч өгч. Танах хэлээрэй. 1000. За өшөө олсон уу? Танах олсон билүү? За хэлээрэй. За танах. За миний хүүхдүүд одоо анхаарч. За сая нөгөө том жижиг савнууд чинь багтаамжийг олж чадв уу? Чадсан. Хэд вэ? Танах. Нэгжээ хэлээрэй. Танах. Нөгөө том жижиггээ бид нар сайн нүдэн баримжаагаар хараад байсан чинь ямар байсан бэ? Ижил хэмжээтэй байсан биз дээ. Тэгвэл шууд нүдэн баримжаагаар хараад тийм хэмжээтэй байна гэж хэмжиж хэлж болох нь уу? Болохгүй. Заавал юу хэрэгтэй авах нь биднэрт? Хэмжүүр, хэмжээстэй сав хэрэгтэй байх нь тийм ээ? За тэгвэл одоо өнөөдөр бид нар сая юу үзчихвэ хүүхдүүдээ? За юу олж чаддаг болов сая? За энийг яасан? Хэл. За олж чадсан уу? Чадсан. За энэ шингэн зүйлийг энэ юу яа? Хэлээрэй. Баг. Мэдээ хэмждэг гэдгийг мэдэж авах уу? За хэлээрэй. Гэдэг яасан? Мэдэж? За өөр юу мэдэж ав? Савны багтаамж. Савны эзэлхүү. За тэгвэл бидний одоо бас шинээр нэлээд олон үгийг бас мэдэж авлаа шүү дээ, тийм ээ хүүхдүүд ээ? За араас хэлээд байгаарай. За ийм олон үгийг шинээр бас утгыг нь яав. Мэдэж авсан тий. За одоо бүгдээрээ та нарын өмнө байгаа багшийнхаа энэ ус өгсөн шүү дээ. За багууд усаа нийлүүлж байгаа тоолоод тэмцээг нь гаргачих. Хэдэн миллилитр буюу литр гарах нь вэ? За тоолчих. Тэгээ цагаан самбар дээр харуулчаарай. Бичээд харуулчаарай. За бичээд сурагч бичээд харуулчих.
Бичээд сурагч байгаа тий. За бичээд сурагч нь тооцоолоод цагаан самбар дээрээ тооцоолоод харуулчих. Одоо л дууссан. За болцсон уу? Бичээч чи аль үлээ? Хэдэ? За бичсэн юм нөхөө. Хэдийг чи тооцсон юм уу? За хэд вэ? Хэдийн ширхгийг вэ? Та нар бүгдээр ингээ хамтраа тооллоо доо. 6, 7, 8. За 8-ыг хэдээр үржүүлэх вэ? За бүгдээрээ сонсъё. Одоо хүүхдийнхээ эдэх оролцоог сонсъё. За минь хөө чанга дугаар хэлчих. 14 литр. Танах хэдэн литр ус цуглуулсан? Хэдэн ширхэг байсан? 14 ширхгийг цуглуулсан гэж штэ. Тэгвэл хэдэн миллилитр ус үлээ наад ус чинь? Нэг нь хэд болох вэ? 1400 миллилитр буюу 1 литр нөгөө 400 литр хүрээг байгаа мэт чи юу хэлээ? 1 литр 400 мл. Оо, онц сай. За одоо танах гаргасан уу? За хэд вэ? За хэдэр минь хөө бас цаа чанга. За энийг харуулчих. За ингээ харуулаад. За хэл. Чанга яасан сул дуутай ах юм? Бид нар 900 мл ус цуглуулсан. За сайн байна. За суучих. Яа минь хөө? Харуулаарай. 18 ширхэг байсан. Яг 500 мл болоо 1 литр 800 мл. Оо сайн байна. Цаашаа харуулчих минь хөө. Ингээд харуулаад тойруулаа харуулчих хүмүүс манайх ийм ус цуглууллаа гэд. За танах гаргасан уу? Танах хэдэн ус цуглуулсан бэлээ? За тэгээ хурд сая танах цуглуулсан уу? Оо за босоор минь хөө. За харуулчих наа юугаа бодолтой харуул да. Хэдэн ширхэг усын? 10. За ингээ харуулчих бүгдээрээ. За хамгийн олон литр ус цуглуулсан баг аль вэ? Аль баг байсан? 4-р баг байсан байж тээ. За гэхдээ бүгдээрээ нийлээд уг нь бол ангийнхаа бас бүх литр цуглуулсан усны хэмжээ гаргаж болох уу тооцоолж болно тийм ээ. За тэгвэл гэртээ ангийнхаа бүх цуглуулсан усныхаа хэмжээг тооцоолоод ажлынхаа хуудсан дээр байгаа бодлогыг бодоод ирээрэй. За юу гэрийн даалгаварт. За босч миний хүүхдүүд. За хичээл дууслаа баяртай. Идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. За баяртай миний хүүхдүүд. За бас